Төгжрлийн тухай миний бодол бол хотын дарга төгжрлийн сайд хоёрынхоос тэс ондоо юм. Учир нь биевэр дарга биш жирийн л нэгэргэн. Тийм ч учраас албан тусалгааны цонхоор биш гэрийнхээ цонхоор амьдралыг хардаг л да. Тэгэхээр Улаанбаатарын унган иргэн би өөрийнхөө бодол болон өнөөдрийн Улаанбаатар хотын хэв маягийн тухай хэдэн үг бичиж. Тэгэхээр ерөнхий дур зургийг мэдэгдэндээ ер нь бол та бүхэн минь хотын дарга ухаан бэлэг төгөлдөр аврах бүх төгжрлийн сайд магистр Сүхбаатар бугаад хүртэл нь шеэрлээд өгнө үз. Юуны өмнө дугаарын хязгаарлалт огт үйлчлэгдэггүй гэр бүлүүд манайд хар мянгаараа байгаа. Эхнэр нөхрүүд тусдаа машинтай уучраас тэрэлдэ. Тэгэхээр тэгш сонтгоогоор нь байнгын хязгаарлалттай болгоод тэдгээр айлууд 4 машинтай болох юм уу яах юм? Уг нь бол 2 машиныхаа дугаарыг тэгш сонтгоогоор нь авчихсан байгаа тул хэдхэн хоногт нэгнийхээ машиныг сольж хэрэглээд байгаа юм штэ. Харин мөнхийн ийм хязгаарлалттай болгочхол тэд өөртөө тэгш сондгоо 2 машин, эхнэртэй бас тэгш сондгоо 2 машинтай болох хэрэг гарна л та. Ингээд айл бүр 4 машинтай болох хэрэг гарна. Үүний тулд мөнгө хаж давхад байх зэрэг алга. Айл үнэтэй гэсэн машинаа зараад 2 жижиг машин болгочиход л данг. Санхүүгийн хувьд ч алдагдал гарахгүй. За алдагдал гарлаа гэхэд цалин орлоготой хүмүүс бол лизинг гэж нэг юм хаанаас ч олдон зүгээр. Яадаг ч байсан хүүхдүүдээ чирээд хамар амыг нь жавар тайруулаад машины өмхийн утаанд утуулаад автобусаар л явахгүй. Юу үнэн тэр үнэн. Манай Улаанбаатарын замууд бол машиндал зориулсан болгоос биш явган зоршигчдод зориулсан зам лав биш. Явган зам нь машинтайгаа шууд хавиргаараа нийлжсэн. Ташаа тулаад явлаа гэхэд машиндаа шүргүүлчихэр нарийнхан тусгаарлах зурвс гэж ерөнөл бараг байхгүй. Хажууд нэг машин сигналтахад жаахан өөгд бол өнгөлцгөн агарч настай хүн бол хараваад өвчгөр аимшигтай. Цахилгаан болоод газан машин бараг байхгүй. Автобус хүргэлтийн машинуудын дийлэнх нь дизель мотортой бүгд апктуурын чадарчсан хар утаа байгуулад явж байхад бол хорт утааны зурвсаар гүйж байгаа сэргүүчгэл хахад цацаад явна гэсэн үг шүү дээ. Тийм бузрын тамаар ааж цочиж үр хүүхэд уушиг цаашаа хордуулаад явах сайхан гэж үү цаашааг нь ойлгож байгаа биз. Би ч бас Улаанбаатарын нэг хэсэг алуу юулсан байлаач тэр автобусанд чинь суухгүй л удна. Угаасаач бөөхтөх залуу занданчууд нь хаашаа амхаас хүүхдэд дэвэрсэн хүн өндөр настангууд бол өглөө оройд тэр автобусанд сууна гэж байхгүй юм байна лээ. Тийм ч учраас хямгаанч бай өөр тавиад ч хамаагүй өөрийн гэсэн машин дотроо үр хүүхэдтэйгээ цуг төгзрээд явж байхыг л илүүдүүлсэн. Энэ бол зөвхөн ганц миний бодол биш өнөөдрийн Улаанбаатар хотын хүн бүрийн бодол юм. Буруу үрүүлтэй машиныг хорилооч асуудал шийдэхдэггүй. Яаж ч хясаж боолоо гэхэд Монгол хүнлэн бол шардааж байгаад л нэг машин олоод аавна. За тэгээд янз бүрийн шалтгаанууд байна. Монгол эрчүүдийг хараад байхад хот дотор болон хөдөө гадаа унах зорилгоор 2 машинтай болох туйлын сонирхолтой. Түүнийгээ тэгш сондгоогоор нь дугаарлаад авчихсан. Тийм ч учраас ихэнх айлууд том жижиг 2 тэрэгтэй түүгээрээ Улаанбаатарын төвжрэл тоосоо оргидог гэж байгаа. Тэгээд жугаасаа хүний хүсэл мөрөөдлийг боо харга дэлхийн шинжлэх ухаанд одоогоор гараагүй байгаа тул үүнийг зогсоо харга үнэндээ л байхгүй юм. Ямар тэнэг нь хүний мөрөөдөл тэмүүлэг хааж байх замаар төвжрлийг бууруулна гэж бодож явахтай чаамаас. Тэгэхээр ийм тэнэг бодол зөвхөн мангаруудын толгойд багтахаас биш хэвэн сэтгэхүйтэй монголчуудын толгойд лав багтахгүй. Хуулийн сайд ингээд төвжирлийн асуудалд оролцож тэнэг маанаг гэдгээ улс орон даяар зарлан баталгаажуулж байх ямар хэрэг гарсан байсан бол доо гэж хаяа боддог юм. За тэр Нямбатарч яах вэ? Угаасаа хаа газар нэг тийм арчаагүй жижигхэн бодолтой жожкон хүмүүс ус булангартуулж тооготой суу гаслаад явж л байдаг шүү дээ. Тэдний л нэг юм даа чаавас. Хамгийн гол нь өнөөдөр автобус троллейбусаа тултал нэмэдэж хүмүүсийг хувийнх нь өмж болсон машинаас суулж гаргана гэдэг бол 100% бүтэхгүй асуудал юм аа. Айлын автомашин гэдэг бол тэдний гэр бүлийн салшгүй нэгээс болчихжээ. Сүүлийн 10 гаруй жилийн дотор. Яаж ч бодсон тэр явган хүний зам гэж тэр тамаар хөлдөж өгөхөө шахан хавчгнаж өмхийн утаанд дутуулан хоолоо амаа хорсхон ханиалгаж хордож муужран салгаж автобусны буудал хүрээд тэгээд тэнтэй өчтөчнөө цаг минутаар дэрчитлээ зогсож хүлээж байснаас төгжрээд ч хамаагүй дулаахан тавтай машинда тарааж явсан дээрүүдтэй энэ ч доо. Тэгэхээр яаж бодсон метро галт тэрэг дүүжин тээврийг мянгаар нь оруулж ирлээс нэмэргүүдээ нэмэргүү. Хүмүүс машинаас гарахгүй. Эхлээд юутаач явган хүний замаа сайжруулах талын юм бодвол ядаж аминд тулсан ганц нэг хүмүүс автобусанд сандмент суухыг бодох нь бодгол баг. Нийтээрээ бол харин нөө шүү дээ нөө. Морьтон монголчууд сүүл рүүгээ мотоциклтэн монголчууд болсон юм л да. Тэд хотод орж ирээд явна гэж байхгүй л дээ. Тийм учраас автомашин сууж л таарна. Харин автобусанд бол биш шүү. Шулуухан хэлэхэд өнөөдрийн газрын 8-д Улаанбаатарын төгжрлийн шалтгаан гайхамшиг болоод байгаа болохоос автомашинууд бол төгжрлийн шалтгаан огт биш юм аа. Дэлхийн том хотуудын нэг дүүргийн хүн ам гэтэл манай 3,500-аас хэд дахин илүү. Гэвч тэнд тэг зогсолт болдоггүй. Учир нь тэд бол стандартаа бодож шийдвэр гаргадаг болохоос амандаа мөнгө зуучаад асуудлыг шийдэх гэж зүтгэдэг юм л да. Бүдүүг хүн багтахгүй шахамзайд 20-30 давхар офисын барилга барьчихад бүх сэрэх зайгүй шахам газарт 10-20 давхар орон сууцны барилга овоолоод байхаар чинь яаж төгжрөхгүй байх юм. Ийм болтол нь түүгээр яваагааг үүгээр дуудаад байгаа атал яг өнөөдөр дуусаагүй барилгууд хар мянгаараа гоцоож байна. Тэд баригдаа дуусахаар тэг зогсолтч бүр цаашаа болж угаасаа машин дотроо хонож өнжиж амьдардаг болно. Тэр яарамгаа хар. Хан уул дүүрэг их баг тэнгэрийн амаа хар. Уул руугаа авируулаад барайл байна. Бөөр
өрн нийлсэн гозгор юмнууд овоолоо байна. Дандаа 10-20 давхар юмнууд. Нүүрний хэдэгнэний байрууд л өнөөдөр тэг зогсолт хийлгэж чадаад байхад дуусаагүй байгаа тэр олон байрууд ашиглалтанд орчгоор яана гэж тэгсэн хэрнээ бүгд хотын төвд ажил алавтай. Тэгээд бас хотын төвийн сургууль цэцэрлэгт хүүхдүүдэд аваачиж өгнө. Тийм байж энэ төвчрлээ шийдээч гэж оролцоодог орк голдуу иргэдтэй. Тэрнээс нь айгаад хязгаарлах хориглох юм ярьдаг тэнэг мангар дарга нартай. Ер нь бол бүтэхгүй. Төгжрлийг ядаж өнөөдрийнхөө төвшөнд буюу 10 км цагийн төвшөнд нь барья гэвэл шинээр төгжөрч буй бүсгүүдэд барилга ашиглалтанд оруулахгүй хориглох ёстой юм. Ийм юмыг ойлгохгүй хоёр тэнэг толгой мэдэл нэг бүхэл нэг хэсэг яам байгаад ч нэмэргүүлдэ. Уг нь бол эхлээд барилгын тухай хуулиа яаралтайгаар ормоор батлах ёстой юм л да. Гэхдээ та нар шиг жижигхэн устж чадахгүй дээ. Лав чойжсүрэн чинь тийм хууль батлуулахгүй гэж бөө юм болно. Хэрвээ үлгэрийн юм болоод баталж чаддаг юм аа гэж жишээ нь Улаанбаатарт бол одоо өндөр барилгын хэрэг огт байхгүй. Өндөр барилгыг ямар улс орнууд барьдаг гэвэл Япон, Хонконг, Солонгос мэтийн тохмын Чиний газартай түүн дээрээ багтаж инкэ болгосон хүн амтай тийм л газруудад барьдаг юм. Харин манайд бол юу л вэ газар байна. Тэгэхээр барилгын тухай хуулиндаа орон сууцны хороол нь хүнийхээ тооноос хамаарч эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилга айл бүрийг 5-аас 10 хүнтэйгээр бодож авт зогсоол болоод орц гарц хүүхдийн тоглоомын талбай тэр дундаа заавал ногоон бүс мод буттай гэгчлэн тэр хотхоноос хаашаач гарахгүй байхаар цогц байгууламжуудтай байхаар бодож төлөвлөж батлах ёстой юм. Тэр тусмаа төрийн үйлчилгээ авдаг бүх шалтгаанууд хороо хорин цахим үйлчилгээ цагдаа жандарм харуул хамгаалалт энэ бүхнийг 100% төлөвлөж тийм шалгуур үзүүлэлтүүд хангаж гэмэнд барилга барих зөвшөөрөл өгдөг байх ёстой юм байна. Энэ бүхнийг зөвхөн стандартаар л зохицуулчих нь. Төдөн хүний дунд нэг эмнэлэг, төдөн хүний дунд тийм ийм үйлчилгээ. Төдөн айлын орон сууцны дунд төдөн машины зогсоол, төдөн метр квадрат амралт зугаалгын талбай, нарлал салхилах газар гэгчлэн бүгд норматив стандарттай байвал болчих нь. Нэг компани чадахгүй байж мэдгэтэл сонгон шалгаруулалтаар газар олгож олон компани орж бүтээн байгуулах юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хүмүүс тэр хороол руугаа нэг шургаад орчихлоо бол баг эргэж гарч ирэхгүйгээр л бүх юмыг нь бодож төлөвлөх ёстой юм. Амралтын өдрүүдээр бол хамаа алга, гарна лиз, орно лиз. Хэрвээ үүнийг хангаагүй бол өршөөлгүй буулгаж нурааж тэр тусмаа төрийн мөнгө өрөлгүүгээр өөрсдийнх нь мөнгөөр буулгуулж газраа чөлөөж авдаг байх ёстой юм. Ерөөсөө л энэ штэ. Ийм стандарттай бол тэр хотхон дунд цэцэрлэг сургууль нь байна уу? Байна. Хүүхдээ машинаар зөөх хэрэг алга. Тэр хотхон дунд нь төрийн үйлчлэгээний газрууд байна уу? Байна. Хотын төв рүү орох шаардлага алга. Тэр хотхон дунд нь ресторан, бар, хоолны газрууд байна уу? Байна. Гарч машинаас төвжрэл рүү орох хэрэг алга. Энэ бүх төвлөрлөө дагаад ажлын байрнууд гараад ирнэ. Гэрээсээ гарч алхаад л ажил руугаа орчих нь. Ажлаасаа гарлаа цэцэрлэг ороод хүүхдээ авчих нь. Ерөөсөө энэ юм шүү дээ. Тэгэхгүйгээр хаашаа харан цэглэсэн том газар нутагтай юм байж гутлын өлмөө багтахгүй газар руу бүгд хамрааж ихэж зүтгээд байхаар чинь төвжрөхгүй гэдэж яадаг юм. Иргэдэн ч гэж бас тэнэг. 10 алхмын цаана нааныг харахгүй мухар харахгүй сонголттой. Наад захын төвжрлээ бодож байж орон байраа сонгох ёстой юм шүү дээ. Түүнийгээ бодохгүй энэ хүмүүс яармагтал байшаа авдаг юм байна. Тэндэл байр авахгүй болохгүй гиндэ гэд сайн дураараа өөртөө төвжрлөө гүйж ороод байхаар чинь одоо тэгээ зам дээр хонхоос биш яах вэ? Товчхон дүгнэж хэлбэл хотын дарга төвжирлийн сайд нь барилгаа яаж бариулах талаар бодож хэлбэл ажилч нь урагшилнаа. Түүнээс ч хязгаарлаж хориглох юм бодоод байвал ажилч нь хотын замшгаа таг зогсно. Угаасаа хүн нохоо хоёр чинь 20 тусамд авардаг амт юм шүү дээ. Нэг машинтай айл явахгүй гэвэл 2 машинтай болж ажил сална. Та нар тэгж гин үү? Тэгээд байх юм бол 2 машиныг чинь болиулна гэвэл 4 болгож ажил сална. Асуудлын гацаа чинь энд л байгаа юм. Төгжрлийн сайд нь өөрөө төгжрлийнхээ учир шалтгааныг олоод харчиж чадахгүй. Үхэхтэй хүртэл хүнд гайвуулж замын төгжрөл нэмээд байх юм гэж загнаад байх юм бол хол явахгүй даа чи хүүхэ. Хоншоорч нь байвал тэг зогсолт хийчихэд байгаа газруудад одоо ч нэмж шавар оолоод байгаа газрын 8 ажтай зэгслээд барилга барихыг нь зогсоочих. Машинтай нь биш, харин машин шавуулаад байгаа бөөрөөрөө нийлсэн өндөр барилгуудтайгаа тэмцэхгүй бол яаж тэлчгнээд барахгүй хөөш. Цор ганц шалтгаан нь энд л байна шүү дээ. Ерөөсөө Улаанбаатарын төгжрлийн цор ганц шалтгаан нь түүгээр яваагайг үгээр дуудаж хотын төв рүү бүх хүмүүсээ авчирч чихэд шопротлоод байгаа өндөр барилгууд ч юм штэ хөөш. Наад тоосгонууд ажиллуулаач. Нүдэн дээр чинь ийм байхтал буруу үрэлтэй машин өгсөн хүнтэй хүртэл амь тэмцэн хэрэлдээд байдаг та нар нэрэ. Шившиг нь барагдахгүй тоосгон толгойтой дүүхүүнүүд юм аа. Хаанаас ийм юмнууд нэг дор цуглагчдаг юм дэ гэж үнэндээ л арга тасарч байна шүү. Тэртээ тэнгүүд юм аа та нар нэрэ.